Анхдагч хууль, сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай тэгээд бид нар ямар ч байсан энэ хуулийг дэмжиж явах нь зүйтэй. Анхдагч хууль учраас энэ хуулийг одоо бас зүйл заалтуудыг нэмэх, илүү сайжруулах энэ боломжууд нь бол байгаа юм аа. Тэгэхээр яг энэ маш том нэртэй буюу сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай гэж байгаа мөртлөөсөө зөвхөн эрүүл мэндийн талаасаа буюу одоо энэ кабинет тогтцолт тэгэл одоо эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд тухайн одоо журмыг одоо танилцуул баталнаа сургууль бүр эрүүл мэндийн боловсрол орлогох танхимтай байна, тусгай одоо хөтөлбөртөө байна, гисэн л одоо нэг иймэрхүү урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байна гих зэрэг нэг л тийм одоо салбарын хууль болчиход байна л да. Гэтэл яг уул шугамдаа бол яг энэ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдал бол цогцоор нь бид нар нэгтгэх ёстой асуудал бол мөн үү мөн. Тэгэхээр энийг бол сайжруулад явах хэрэгтэй. Яг энэ хэлбэрээр нь байх юм бол нэрийн эсвэл одоо өөрчлөлт зөвхөн эрүүл мэндийн одоо мэдлэг боловсрол орлогох гэдэг юм уу ингэж явах ёстой болчихноо. За энэ үеийнгийн дээрлэхэлтийг бол хүмүүс маш их ярьж байгаа. Үеийнгийн дээрлэхэлт Монгол улсад яг одоо энэ хүүхдийн хувьд бол 6 хуулиар зохицуулагдаж байгаа. Яг одоо Монгол Улсын үндсэн хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, за мөн түүнчлэн боловсролын ерөнхий хууль, зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль, за олон улсын эрх зүйн бичиг баримтын хувьд хүүхдийн эрхийн конвенц гэх зэрэг одоо ийм их цаас бол ер нь байгаа байхгүй юу? Байгаа. Тэгээд цаас боловсруулад эргээд энэ асуудал огт шийдвэрлэгдэхгүй байгаа. Тэгээд яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа гэж томчууд өөрсдөө энэ үеийнгийн дээрлэхэлтэй бас зүгээр энгийн юм а гэдэг ийм ойлголтыг нийгэмд өгчөөд байгаа байхгүй юу? За ээж аав нь хоорондоо зодтолцдог болвол эсвэл одоо аав нь ээжийн зодддаг бол тухайн хүүхэд яах юм? Хүчирхийллийн дэргэд үсэж байгаа үсттэй. Бүхнийг одоо хүчээр шийддэг юм байна гэсэн ойлголттой. Тухайн хүүхдийн хүмүүжлийн асуудал. Үндэсний статистикийн хороо нүбийн хүүхдийн сантай хамтраа 5 жил тутам хүүхэд хөгжил судалгаа явуулдаг. За монголчууд одоо хүртэл хүүхэд хүмүүжлийн аргыг одоо бас биеийн шийтгэлээр хүүхдээ сургадаг тохиолдол цөөнгүй дийлэнх олонхны баг. Тэгээ хүүхдийг болохгүй юм хийхлээр нь хүчээр одоо сургадаг мөртлөөсөө эргээд нөгөө хүүхэд хүчээр л шийднэ гэсэн ийм ойлголттой байгаа бол альва асуудал тулгарлаа хүчтэй нь хүчгүйгээ дээрлэхэж дээрлэгдэг ийм байгаа. Төрийн ордондоо хүртэл үеийнгийн дээрлэхэлтэй хийж байгаагаа та нар өөрсдөө ойлгохгүй байна уу те? Тэг хүүхдүүдээсээ бид нар ийм асуудлыг одоо нэхэд байгаа шүү дээ. Томчууд өөрсдөө үлгэрлээ тэгвэл яаж харуулах юм? Энэ дээр одоо анхаарах шаардлагатай. Тэгээ хүүхдүүдтэй бид нар өөрсдөө анхаарах хэрэгтэй. Бид нар маш их хуулийг одоо гаргаж байна. Хүүхдийн үдийн хоолны асуудал. Одоо хүртэл бид нар хуулийн гаргацсан. Одоо хүртэл хэрэгжихгүй байгаа шүү дээ. Хүүхдүүд маань бэлэн гомь идэж байна. Сургуулийн орчны ойрхон 150 м дотор архи тамхи хүүхдүүд одоо газтай ундаа юу илээд нөгөө жагсаалтыг эрүүл мэндийн сайд баталдаг байхаа. Тухайн үед мөнгө сайхан сайд бид нар ковидын үед ажиллаж байхад яг энэ асуудлыг журмаа шинжилээч гэдэг өөрөө болдоггүй юм байна, хэцүү юм байна гэдэг ийм асуудалтай тулгарч ирсэн. Яг гэвэл бизнесүүд, бусад одоо энэ 8 нэрийн барааны дэлгүүр, энэ их одоо ойрхон баригдсан байр гаргасан хуулиа журмаа бид нар өөрсдөө хэрэгжүүлж чаддаггүй. Тамхины тухай хууль байна. Сургуулийн орчинд хүүхдийн нас оролтын 4 тохиолдол тутмын нэг нь үеийнгийн дээрлэлтээс гэж яг юу ярьч юу? За. Хэн хариулах юм? Мөгсагийн гишүүн. За ариун зай гишүүнтэй бас зарим зүйл төр санал нэг байна. Одоо цаас бол үнэхээр их байна шүү дээ. Норм стандарт бол их байна. Тэгээ норм стандартыг биелүүлэхгүй хангахгүй бол ер нь хэн хариуцлах хүлээх юм бэ гэдэг нь процессын чанартай зохицуулт нь ерөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр энэ хууль бол илүү их процессын чанартай энэ хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг одоо үүсгэсэн энэ стандартыг хангаагүй тохиолдолд хэн ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг зүйлийг бид нар их тодорхой болгож өгч байгаа. Тэгээ энэ хууль нэг бүлэг нь эрүүл мэнд, 3 дугаар бүлэг нь аюулгүй байдал гэж байгаа. Энэ хуулийн дээр бид нэр сургуулийн орчинд хүүхдэд ер нь аюулгүй байдал өвчлөлт талаас ямар эрсдлүүд учирж болох вэ тэр бүхнийг бид нэр зохицуулахыг хичээсэн.
Тэгэхээр энэ дээр бас зарим нэгэн учир дутагдaltaй нэмж хасах шаардлагатай юм зүйл залт бас байж болно. Энийг бол дараагийнхаа ажлын хэсгүүдээр шийдээд явах боломжтой баха гэж бодож байна. За тэр төрөний тоо сургуулийн орчинд нас барсан хүүхдийн 4 хүүхдийн нэг нь одоо үеийнгийн дээрлэхэлттэй холбоотойгоор нас орсон байна гэдэг ийм тоо. Гэхдээ энэ одоо яг хөө зүгээр сүүлийн 4 жилийн хугацаанд аваад үзэхэд сургуулийн орчинд 4 хүүхдэл нас орсон байна. Энэ 4 хүүхдийн нэг нь үеийнгийн дээрлэхэлттэй холбоотой. Гэтэл энэ сургуулийн орчинд хүүхэд очиод амь насаа алдах нь битгийг л эрүүл мэндээр хохирж болохгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр сургуулийн орчинд очиод та бүхэн мэдж байгаа өнгөрсөн хугацаанд биеийн тамирынхаа талбай дээр одоо эрүүл чирэг бие бэлдэртэй болоход биеийн тамирын талбай дээр хичээлж байгаа шүү дээ. Тэгэд хөл өмгийнхаа батаар нь даруулаад амь насны эрсдчихдэг. Одоо өнгөрсөн жил гарсан Өвранга аймагт бас заалан тоглож байгаад волейболын торны шонд дарагдаад амь насаа алдчихдаг. Эднэр одоо хэвийн үзэгдэл одоо биш шүү дээ. Энийг одоо бид нэр засаж залруулах зайлшгүй шаардлагатай. Хамгийн гол нь ийм стандарт шаардлага хангахгүй, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлээгүй ийм сургуулиуд шинээр ашиглалтанд бас ороод байгаамаа. Тэгэхээр бид нар ядаж шинээр баригдаж байгаа сургуулиудынхаа энэ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж хүүхдүүд сурж боловсрохоор очсон тэр орчин нөхцөлдөө сургууль дээр амнаас эрүүл мэндээр охироод идэггүй ийм шин сургуулиудыг барьж байгуулах ёстой. Хуучин баригдсан байгаа энэ сургуулиудаа бид нар жил бүр төлөвлөгөөгөө гаргаад алхамаар сайжруулах ёстой. Өнөөдөр бол жил ирэх тусам энэ орчин нөхцөл муудаад байгаамаа. Тийм учраас энэ хуулийн зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж үздэг. За. Харин заяг шүү. За 4 хүүхэд тутмын нэг нь гэж ярих нь их том тоо байсан байна гэдгийг сая хэлчихлээ шүү дээ. Үндсэндээ бол 4 л хүүхэд байсан байна, нэг нь гэж одоо бас хэлж байгаа шиг юм. Гэхдээ бас худлаа. Бас биш. Тэгэхээр яг тоотоо бол бас болгоомжтой харьцдаг, тоон дээр ажилдаг баймаар байна. Ялангуяа энэ тоонууд бол эрүүл мэндийн хөгжлийн төв яг одоо энэ нас оролт шалтгаан газар зүүн байршлаар нь бол бас гаргадаг. Цагдаагийн ерөнхий газар бас гаргадаг тий. Тэгэд бид яг энэ сургуулийн орчинд одоо яг энэ гэмтэл, осол, нас оролтыг бол яг тухайн тоонууд дээр нь суйрлаж даалгавруудаа зөв өгдөг. Үүн дээрээ суурлаад бас хариуцлагын сайн одоо үүрүүлж тооцдог байх хэрэгтэй байна. За ялангуяа бас инх насан гишүүн яг энэ хуулийг санаачилж байгаа шиг санаад энэ зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийг одоо томчуудад нь хариуцлагыг чангаруулах энэ маш зөв. Скул полис хийж байгаа ээж аваадыг зодоод иж болохгүй шүү дээ. Бусад одоо. За санал хэллээ. Отхны саран чулуу.